Түүхэнд бичигдэх эрхмүүд миний хувьд хоёр төрөл хуваагддаг. Эхнийх нь бид тэдний өнгөрсөнд хийж бүтээсэн үйлс зүсийг судалж, суралцах, судлагдхуунууд. Харин нөгөөх нь тэдний үзэл бодол, амьдралын философтод сэтгэл хөдлөж, даган дуурайж, өнгөрсөнд биш одоо цагт хамт амьдрах амьд оршихуй. Окамото Таро бол яг л тийм хэрэг юм. Тэрээр 1911 онд Токиод мэндэлж, 19 наснда Парисыг сурахаар болсон. Тухайн үед агаарын тээвэрч хөгжөөгүй байсан тул усан онгоцоор 40 хоног явдаг ажилтай. Тэр эхлээд урлагийн сургуульд орсон боловч зөвхөн уран бүтээлээр зогсохгүй. Хүмүүн гих оршихуй хувьд бүрэн бүтэн бүхэл амьдрахыг хүсэж философийн сургуульд, фольклор буюу үндэстэн судлалын сургуульд үргэлжлүүлэн суралцсан. Японоос хамт ирсэн оюутнууд Япон үеийн байж гадаадтай нийлээд зураг зурах гэж ирчээд өөр мэргэжлээ суралцаад гих мэтлэн түүний их л араар муулдаг байж. Ингээд 11 жил Парист хэл соёл, философи, боловсрол эзэмшсэний дараа дайны улмаас нутаг бүтсэн. Дэлхийн 2 дугаар дайнд дуустал Япон хятадын дайнд оролцож 1945 оноос өөрийн уран бүтээлийн ажилдаа шовтор орсон байдаг. Түүний ажил карьер хэрхэн өнгөрсөн талаар маш товчхон номын хэсгээс та бүхэнд хүргэе. Сэтгэл дотроо бодсон зүйлс дээрээ суурилж, хороо ертөнцийг харах дидактив ухааныг философоос, түүхий бодит байдлаас юмс үзэгдлийг шүүх индуктив ухааныг үндэстэн судлаас суралцсан нутаг буцав. Энэхүү бодлын процессууд бол маш чухал. Зурсан зурмын зараг дагавч, сурсан зүйлс минь сонирхолтой байсан учраас би нэг илтгэл өргөдөв. Нэг удаа илтгэл авсан чинь дахиад өргөдөв. Дараа нь сэтгүүлд нийтлэл бичсэн чинь дахиад бичүүлэх хүсэлт ав. Дайны дараа илтгэж болон бичээжээр л мөнгө олдог байлаа. Хүн харгад гайгүй амьдралтайж үндэ би азар хувцсахнараа дайны халаас хол хадгалчихсан байсан юм. Тэрнээс биш хэвлийн компанида дандаа л цалингаа урьчилж аваад амжиргаа гаргах цаас ивэр. Ер нь миний зурсан зурагт тогтцоо үнэ гэж байдаггүй. Учир нь би угаасаа л зураг зардаггүй. Би бусад таалагдаж тал засахын тулд зураг зурдаггүй. Харин ч эсэргээр бусад таалагдахгүй гэж зураг зурдаг. Тэр нь уран бүтээлч хувьд үнэмлэхүү бөгөөд үнцэнтэй үзэл бодол. Борлогддог зураг зурхын тулд худлаа өвчин төвшөнд тааруулж зураг зурх хэрэг гардаг. Гэтэл жинхэнэ уран бүтээл цаг үеийг давдаг. Би мөн чанарын хувьд уран бүтээлчдэг ажил карьер байж болохгүй гэж боддог. Хүмүүс надаас таны мэргэжил юу вэ гэж ихэд асуудаг л да. Зураг зурж, сэлбэр сэлж, барилга барьж, хөшөө бүтээж, ном бичиж, телевизээр ч гарч таныг яг юу гэж танилцуулах вэ гэж. Тэр болгонд би ингэж хариулдаг. Миний мэргэжил бол хүн. Ном бичнэ үү, зураг зурна уу, итгээ зориг болгож үүнийг хийх нь маш гонигтай санагддаг. Би бол нэгэн хүний хувьд хүссэн үгээ хэлж, хүссэн бүтээлээ уруулж, хүссэн зүйлээ хийдэг. Тэр л надад чухал. Үүний үр дүнд орлого дагаж ирэх нь ч би, дагаж ирэхгүй нь ч би. Аль нь ч гэсэн надад төв чамаа байхгүй. Ном болон цомгийг ард иргэд хийн хүснэ авах боломжтой байдаг. Бүх хүмүүст эргэдэг нээлттэй гэсэн үг. Харин уран зургийн хувьд ямар ч ойлгомжгүй тэнгэрийн үнэтэй зах зээл дээр хэрэгэлдэг. Надад энэ байдал үнэхээр таалагддаггүй. Тийм болохоор би зарахын оронд заримдаа олон нийтэд нээлттэйгээр үзэсгэлэн гаргаж, аль эсвэл олон түвний хөл хойлдох метроны өртөө зэрэг газруудад бүтээлээ байрлуулдаг. Хажуугаар нь өнгөрсөн хүмүүст би ямар ч нөхцөлгүйгээр өөрийн асуудлаа тулгадаг. Гэтэл уран бүтээл дээр шошго болон түүний үнц нь өөр хоорондоо ямар ч хамааралгүй байхад хүмүүс шошго дээр хүн дээр л ач холбогдлоо өгцөөдөг. Уран бүтээлээс илүүтэйгээр үн дээр нь алмаар цаадаг. Энэ шиг утгагүй зүйл бол байхгүй. Сонгодог жишээнүүдээс гэвэл Ван Гогхийн зургууд түүнийг амьд байхад нэг ширхэг зарагдаж байгаагүй. Сезанч мөн адил. Тэр амьдралаа 3 ширхэг бүтээлэл зарж байсан. 3 гэдэг бол бараг зарагдаагүй л гэсэн үг. Энэ фактаас харуул одоогийн уран бүтээлчдийн зураг үнэтэй эсвэл хямд байх нь тэдний жинхэнэ үнцнийг илтгэхгүй. Жинхэнэ үнц нь гэдэг бол цаг ирүүийг давсан ойлголт байдаг. Тийм ч учраас тийм бүтээлүүдэд түн тогтоох нь утгагүй хэрэг гэж байгаа юм. Бусдын тодорхойлолтоор өөрийнхөө үнцнийг хязгаарч тогтоож болохгүй гэсэн үг. Бусдад өөрийгөө ойлгуулах нь утгагүй гэж бас Окамото хэлсэн байдаг. Өөрийн гэсэн үнцэнтэй, өөрийн гэсэн жанжин шугамтай, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй. Тэгээд үүнээсээ хязгаарч хазаахгүй. Бусдад тааруулж өөрийгөө өөрчилсөн цагаас эхэлж хүн өөрийгөө алддаг. Харамсалтай нийгэм биднээс яг л тийм байхыг шаарддаг. Бүр жоохон байхасаа томчуудад талцсаж тэдний хүснээр байж чадвал тэд чамайг таална. Тэд чам чихэр өгнө. Тэгээд бид бусдад өөрийгөө тааруулах ёстой юм байна гэд ойлгочихдаг. Харамсалтай энэ ойлголт том болсон ч адил хэвээр. Нийгмийн аль нэг хүрээнд багтаж бусдаагаа адилхан байх нь хүл нийлүүлэх нь хөрсөн дээр буухан зөвч юм шиг.
Үүнд багтахгүй бол муу гэж жааж хийх, шүүмжлэх тэр хүсэл байгаа байл яг л юм. Таны тийм биш байгаасаа гэж хүсмээр байна. Бусдын үнцнийг тодорхойлдоггүй. Өөрийн үнцнээ ч гэсэн бусдаар тодорхойлуулдаггүй. Тийм байгаасаа. Ингээд түүний бичсэн галд үрэлзэм амьдрахгүй юм. Нэгэн хүмүүн байхын философиг та бүхэнд хүргэе. Гол агуулгад орохоос өмнө энэ удаагийн дугаарыг Denk Pharma-гийн Brain Active-ийн туслалтаагаар та бүхэнд хүргэж байна. Brain Active бол тархины амин хичээл. Дотроо гинко билобагийн ханд, мелисагийн буюу нимбэгний балзманы ханд, пантотены хүчил буюу витамин B5, кофеин, омега 3 агуулсан байгаа. Энэ цусны эргэлтийг сайжруулж, анхаарал төвлөрөлд нэмэгдүүлж, стресс бууруулж, насны дордол зэрэгс сэргийлдэг. Тархи бүтэн функцээр ажиллахын тулд шаардлагатай бүхий л амин дэмийг агуулсан байгаа. Оюуны ажил хийдэг бүхий л хүмүүс зориулсан тийм бүтээгдэхүүн байгаа шүү. Хамгийн сүүлд би өөрөө ч гэсэн ээжтэй очиж биелүүлсэн байгаа. Та өөрт хамгийн ойрхон эмийн сангаас худалдаа авах боломжтой. Ингээд гол сэдвт орцгоё. Окамото Таро. Хувь тавиланд дунд хуруу. Бидний хүрээлсэн нөхцөл байдал үргэлж өөрчлөгддөг. Тэр болгонд хүн өөрийгөө жишгээр мэдэрч ганцаарддаг. Гэтэ би тэр ганцаарлыг мэдрэх нь өөр амьдралыг амттай болгодог гэж боддог. Эцэг их нь 9 минь байсан ч, ахын дүүс олуулаа байсан ч, үүнээс үл хамаарч хүн гихч оршихуйн хамгийн хүнд энэ ганцрал гуниг, ганцаардал оршиж байдаг. Харин ч эсрэгээрээ эцэг их ахын дүүстэй байх тусмаа энэ ганцаарлал хүнд хүчтэй мэдрэгддэг. Садан дөрөл, бүлэг, бүлэглэл, хамтрал, хүрээлэл энэ тойргийн гол нь байх тусмаа хүн илүү их ганцаарддаг. Амьдрал гэдэг чинь угийн гонигтай, уйтгартай байхгүй юу? Тэгвэл энэ амьдралын утга учир гэж юу юм бэ? Энэ бол хувь тавилантайгаа тэрсэлдэх тухай. Хувь тавилан хумсын чинээ энэхүү амьдрал хэрэг утгагүй юм бол үүнийг өөрчлөөд үгүй. Үзүүлээд үгүй гэж шартаа гिचэн шийдвэл хүнд цаанаасаа л амьдрах хүсэл төрнө. Ганцрал гуниг мэдэрчээл тэр чинь боломж гэсэн үг. Энэ амьдралынхаа утга учир олох боломж өгөөд энерги гэж бодвол чанд ир сөрөг ундраад ирэх ёстой. Харамсалтай нэгэн хүмүүс хийхийг хүссэн зүйлээ хийж чаддаггүй. Тэр байтугай өөрөө хийхгүй гэдэг сонголтоо хийждэг. Чадахгүй юм бол биш. Хийхгүй байгаа юм. Өөрөө хийхгүйгээд шийдчихэд байгаа юм. Надад авьяас байхгүй. Надад ур чадвар байхгүй. Гэтэ чамд ур чадвар байгаа эсэхийг чи өөрөө ч яг үндэ мэдэхгүй. Анх өөрийгөө дэнчин тавьж ажил мэднэ үү гэхээс өөрийнхөө хязгаараа ихлэ бодчих юм бол чамаас юу ч гарахгүй шүү дээ. Ур чадваргүй байна гэдэг чинь гайхалтай ур чадвар. Хүндрэлтэн тэнгэр нийсч чадахгүй. Бусад амьтан шиг хурдан гүйж чадахгүй. Хүчрэх соёо байхгүй бол хурц хумсч байхгүй. Байгаль дэлхий дээр амьд үлдэх ямар ч авьяас чадваргүй тийм өчөөх өрөлттэй амьтан байсан. Тийм болохоор л үнийг хүлээн зөвшөөрч, багаж зэвсэг үйлдвэрлэж, соёл иргэншлийг бүтээсэн. Одоо бол айлч амьтнаас илүү хурдан явж, айлч араатнаас илүү хүчтэй болсон. Тийм байхад надад юу ч байхгүй гэж өөрөө дур мэдээ шийдэд боломж аалж хийцэж болохгүй. Тэгсэн атлаа тэр үед тэрийгэ хийцэн бол гэж харамсаад л тэр бодолтоо автаад л бити тийм уйтгартай өчүүхэн өрөлттэй амьдраасаа гэж хүсмээр байна. Хүн хооронд уур чадрын ялгаа гэж байдаггүй юм. Харин ч сэтгэл шулуутсан үгүй гэдэг л энэ амьдрал чинь асуугдана. Тэр ялгаа зөрүүл чамайг бусдаас ялгана гэдгийг санагтун. Тэгвэл сэтгэл шулуутах гэж юу вэ? Сэтгэл шулуутах гэдэг бол өөрийн бүхэл амьдралаа дэнчин тавих үйлийг хэлдэг. Үүнээс олж идэх хоолгүй ч болж магадгүй. Ажлаа алдчих магадгүй. Бүр илүү хэлбэл үхийг ч үүсэхгүй. Тийм амар ялбар зүйл бол октоос биш. Гэтэ би өглөө болгон дахин төрсөн юм шиг мэдэрдэг. Өглөө болгон миний хувьд амьдралын маань ихний өдөр гэж бодож амнасаа дэнчин тавьдаг. Амьдрал жил болгон эхэлдэггүй. Сарын ихний өдөр шинжлэхдэггүй. Тэр бол зүгээр л хэлбэртүүд хийвэл. Тийм хэлбэрт хизээш баригдаж болохгүй. Бүхэл амьдралын чинь цагийн зөв яг чиний өмнө хөдөлж байгаа гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Амьдрал гэдэг бол хорон бүхний хийлдэг бөгөөд хорон бүр сэтгэл шулуутаас өөр ямар ч арга байхгүй. Энэ мангастай үзэлцэж утгаар нь амьдрахын тулд хорон бүхэн дахин мэндэлж өөрийн гараар хувь тавилантайгаа үзэлцээд өг. Чиний бие сэтгэл хоосон бөгөөд нөхцөлгүй байх хэвээр. Чи өөрөөсөө өөрийгөө салах тусам, хаюул хаях тусам ам бүх бөгөөд цусаан болно. За ингээд нэг зогсооё. Энэ хэсгүүд бол хамгийн чухал гэж хэлж болох байх. Заримдаа ингээд бидэнд яагаад ч юм хоосон мэдрэмж төрөх,
юунаас яг яагаад гэдгийг мэдэхгүйч амьдрал нэг л утгагүй санагдах тийм мэдрэмж төрдөг. Үүнд маш олон шалтгаанууд байж болох ч гэсэн уг үндсэндээ бол хүн өөрийгөө сориогоос болдог нь холонтой. Би өөрөө яг энэ байдлаар орсон байсан. Өдөр болгон нэгэн хэвийн ажиллаа хийн, найзтайгаа уулзна, амьдралд тутж байгаа юм байгаа юм уу гэвэл байхгүй. Тэгсэн мөртлөөсөө л нэг л хоосон. Хэрвээ ийм байдал орчихсон бол хүн өөрийгөө сориод үзэх хэрэгтэй. Шин зүйл, өөрийг чинь тогтлуулах, сэтгэлийг чинь баясгах, ямар ч хамаагүй ямар нэгэн зүйл хийж эхлүүлэх нь хэрэгтэй юм байлаа. Үүний тулд эхлээд бод. Сайтар бод. Нэг хоног хангалтгүй ч гэж магадгүй. 7 хоног ч болж мэднэ. Би бол ингэж бодохын тулд өөртөө цаг гаргаж сошиал медиануудад жишээлбэл устгасан. Тэнгүүд хүн оройн мотивацчаад маргааш өглөөнөөс алан гэж боддог. Гэтэ их хүмүүс 90% нь өглөөс ирээд өчигдрийн бодлоо зүгээр л зүйд болгодог. Окамото дараа хэлсэн. Өглөө болгон амьдралын эхлэл гэж. Тийм болохоор өглөө болгоо өөрийгөө ял үргэлжлүүлээд Окамото энэ талаар ийхүү хэлсэн байдаг. Хүн өдөр болгон хожигддаг. Байн бай өөрийгөө шүүмжилдэг. Өөрийгөө гоочилдог. Хүснээр амьдрч чадахгүй байгаадаа сэтгэлээр ундаг. Амжилтаа яваа нэгнийг харж өөртөө харьцуулаад өөртөө итгэлгүй болдог. Гэтэ өөрийгөө амжилттай нэгэн бөгөөд ялтын мэдрэмж тээж явдаг гэж хэлдэг хүн яг хаана байна? Гаднаас нь харахад тийм байж болох ч хүн болгон дотроо комплекстэй байдаг. Магадгүй чи намайг өөртөө итгэлтэй нэгэн гэж бодож байгаа байх. Гэтэл энэ ертөнцийн тийм хүн нэг ч хэрэггүй. Өөрөө өөрийгөө өөртөө итгэлтэй гэж хэлж байгаа хүн өөртөө итгэлтэй харагдахыг хүсдэг болохоос ш. Тийм юм үнэндээ байдаггүй юм. Гэтэ амьдрал гэдэг чинь өөртөө итгэх, үл итгэхээс үл хамаарч урдаа байгаа саад бэрхшээлийг давхаас өөр арга байхгүй байхгүй юу? Энэ ч л өөр амьдрал. Өөртөө итгэх итгэл гэдэг бол чадах мэдрэмж биш. Энэ бол өөрөө өөрийгөө хавцлын ирмэгт аваач тухай юм. Би өдөр болго өөрийгөө хүнд хэцүү нөхцөл байдалд албаар оруулдаг. Тийм болохоор надад өөртөө итгэх итгэл их зүйл байхгүй. Миний орсон нөхцөл байдал бол шудраг бүс бөгөөд тэмцгээс өөр арга байхгүй. Энэ тэмцэл дундаас л би баяр баясгалыг мэдэрдэг. Окамото Таро аз жаргалыг үүсгдэг. 3 жилийн өмнө оруулсан өөрт хороогол номон дээр ингэж ярьсан. Ингээл би аз жаргалтай байгаа юм гэж өөрийгөө итгүүлж байгаа юм биш үү? Үүний эрэхтэй аз жаргалгүй байгаад л байгаа юм биш үү? Үүнийг их сарлаг өөрийгөө хуурж юу ч болоогүй юм шиг инээж байгаа төдий биш гэж үү? Орон гэртэй, гэр бүлтэй, мөнгө төгрөгтэй. Тэглээгээд би аз жаргалтай. Үнэхээр тийм гэж үү? Үнэхээр би өвлийн ирмэгт очихдоо би амьдрсан гэж хэлж чадах уу? Тэгвэл бид аз жаргалыг биш юуны төлөө амьдрах ёстой вэ? Тэр бол аз жаргал гэдэг үгэнд багтаж дийлдэхгүй. Сэтгэл дотроос дүрлэж асах баяр баясгал юм. Тэгвэл баяр баясгал гэж чухам яг юу вэ? Энэ бол гидсэн дотор л ухших, эдис бүрчэнд хүсэх, бодох төдийдл тархины холбоос бүрээс шүүс асрах. Тийм зүйл. Хүн болгонд л тийм зүйл байдаг. Дайсан байх. Гэтэ иймэрхүү бодлоос болж нэг л мэтгэд сэтгэлийн гүндээ нуугаад өөрөө ч мартчихдаг. Хин юу гэж бодох бол гэж. Хэрв энэ бол таны толгойг эргүүлдэг бол үргэлжлүүлээд үзээрэй. Ямар нэгэн зүйл хийж эхлүүлээ ихлээр бусд хүмүүс намайг юу гэж бодох бол гэдэгт санаа зовчихдаг. Бусдын бодол чиний толгойг эзэлчихдэг. Гэтэ тэр бол бусдын бодол биш. Чиний л бодол. Бусдын өмнөөс бодож сэтгэл дотор үүсгэсэн чиний л бодол гэхгүй юу? Бусд хүмүүс намайг юу гэж бодох бол гэж бодоод бусдын шүүмжлээс хайгаад бусдад таалагдахын тулд үйлдэх нь жинхэнэ чи бол биш. Жинхэнэ үйлч бас биш. Харин ч эсрэгээрээ бусдад таалагдахгүй, бусдад шүүмжлүүлээ, бусдад ойлгохдохгүй. Яасан ч яад ингэж бодоод үйлдэх юм бол чи жинхэнэ гайхалтай өөрийгөө олж нээх болно. Энэ хороо ертөнц нийгэм бол утгагүй зүйлээр дүүрэн. Тийм болохоор алдсан чи яад юм. Яасан ч яад ингэж бодоод л амьдрах хэрэгтэй. Тааруулж амьдрий, цэвэрхэн бай, сайн бай гэж боддог болохоор л чи өөрөөрөө байж чадахгүй байгаа юм. Хүмүүс чамайг буруугаар ойлгосон ч болно шүү дээ. Утгаар нь амьдрдаг нэгэн гэдэг мэдээж хэрэг бусад буруугаар ойлгодог. Буруугаар ойлгоцсон тоо хэрээр тэр нэгэн хүчрэг бөгөөд өнгөлөг, алаглаг амьдрдаг. Тийм болохоор би өдөр болго өөртөө үүнийг сануулдаг. Өнөөдрийн миний бүтээл сайн байж болохгүй, шижир байж болохгүй, таатай байж болохгүй. Би юунд ч хүлээлт үүсгэж, итгэж найддаггүй.
Энэ бол миний жанжин шугам. Нийтлэг ойлголтоор бол идэл найдвар гэдэг ирээдүйд оршдог. Гэхдээ ирээдүйг тэнгэр мэдэг. Би одоод л итгэдэг. Одоо л надад байгаа. Хизээ нэг өдөр гэж би өөрийгөө хуурдаггүй. Тэр бол хариуцлагаас булцсан үйлдэл. Тийм болохоор одоо л өөрийгөө үлдэх нь надад хамгаас чухал. Тэгвэл бусдад ямар байх вэ гэдэг асуулт төрөх байх. Окамото ингэж үтсэн. Бийгүү чи гэж байхгүй бол чийгүү би ч гэж байхгүй. Би гэдэг чи дээр тогтдог бөгөөд чи ботгодож би дээр үнслэгддэг. Тийм болохоор би болон чи үргэлж бие биенээ өвдөх нөхцлөөр зэрэгцээ орчдөг. Энэ бол буддизмын өслүүдийн нэг. Хүн гэдэг амьтан нэгнээсээ хамааралгүй амьдрах боломжгүй гэсэн утгаснаа. Тийм болохоор бусдад төвөг удчихгүй, бусдыг өвдөгчгүй гэж санаа зовоод юу ч үлдэхгүй байх нь утгагүй хэрэг гэж байгаа юм. Учир нь та тэртээ тэргүүл хизээ нэг өдөр хин нэгийг өвдгөн. Үүний адил хин нэг ч бас таны хизээ нэг өдөр өвдгөн. Энэ бол байгалийн зам. Тийм байхад хэнийг ч өвдөхгүй байх гэж болгоомжтой амьдрах шиг утгагүй зүйл байхгүй. Хайртай төстэй. Бид эцэст хэний зовлон үүссэн ч жаргалтай байх вэ гэдэг сонголтоо хийж байгаа хэрэг. Ажил хэрэгч мөн хэдэл. Хаач урсан та зовно. Гарцаагүй. 100%. Бид нар зүгээр л зовх газраа л сонгож байгаа байхгүй юу? Мэдээж жаргах цаг байгаач зовлон ирж л харна. Тийм байхад ажил дээрч, хайр дээрч тэр зовж өөрийгөө өвдөхөөс айгаад зориг гаргахгүй байна гэдэг бол бүр ямар ч утгагүй хэрэг. Тэр бүхий л Окамото Таро бол таныг өөрөө очиж зовхыг хүснэ. Хамгийн зовж магадгүй сонголтын ард буюу хамгийн аюултай тархины механизм сонгохыг хүсэхгүй байгаа тэр сонголтын ард л жинхэнэ баяр баясал таны сүнсийг чинь баясгах тэр зүйл нуугдаж байдаг. Тийм болохоор та өөрөөсөө асуугаад үзээрэй. Би дандаа амархан замыг сонгоод байгаа юм биш үү? Би дандаа аюулгүй замыг сонгоод байгаа юм биш үү? Би дандаа өвдөхгүй замыг сонгоод байгаа юм биш үү гэж. Ингээд үргэлжлүүлье. Гэхдээ ямар ч хүнд үгээр илэрхийлэх аргагүй, гарт баригдахгүй санаа зовнол байдаг. Тэр бол өөрийгөө хайрлаж, нандинаж, өөрийгөө өвдөхгүй байхсан гэсэн хүслээс үүддэг. Байгаагаас өөр хий нэгэн байхыг хүснээс олдог. Чи сул дорой юм бол яах вэ? Тэгэл болоо шүү дээ. Үүнээс илүүчгүй дутуучгүй тэгэл болоо байхгүй юу? Би сул дорой учраас бүтэхгүй, чадахгүй. Яагаад юм арчаагүй юм бэ гэж хүн өөрийгөө буруутгаснаар өөрийгөө тайтгаруулж өөрөөсөө зүгтдэг. Тэр чинь зүгээр л өөрийгөө эрхлүүлж байгаа хэрэг. Сул дорой юм бол сул дорой хэрээр урагшлах. Дээрээс нь ямар нэг агуу зүйлийг хийхгүй болохгүй гэж өөрийгөө бити хүчил. Жижигхэн байсан ч хамаагүй. Сэтгэлээ дагаж алхаж эхлэх нь л чухал. Алдсан ч яах вэ? Дахиад л алдаад үзье гэж хөнгөн шидэд хинэггүй ээ. Бодлоо гэд яг юунд хүрэх вэ? Ямар ч асуудалд эерэг тал бий. Ямар ч асуудалд эерэг тал байдаг аахгүй юу? Хэдий ганцхан эерэг талтай, мянган сөрөг талтай байсан ч тэр ганцхан эерэг талаараа сөрөг бүхний нэвтлэх хүч бид бүгдэнд нь бий. Дахин давтаж илээ. Алдсан бол тэр алдааныхаа талаар бити дахин бодоод бай. Оронд нь дахиж алдахгүй байх талаар бодож болно. Эсвэл өөр асуудал руу орсон ч болно. Төрөл бүрийн шийдлүүд авах ёстой. Уртаас урт замыг алхам алмаар туулж байгаа мэт өөрийгөө баг багаар өөрчлөлт үзье. Ямар ч суулгаалгүй хүн гэж байхгүй. Хэрэг байвал тэр хүн зүгээр л тэнийг гэсэн үг. Тэгээд амьдрал бол хатуу. Хувь тавилан гэдэг чинь өөрөө нээж нэвтлэхээс илүүтэйгээр цаанаасаа нүмрөөд буугаад ирдэг. Дийлдэшгүй. Гэтэ харин ч тийм болохоор би бол татагддаг. Бүхэл биеэрээ үзэлцдэг. Аюул занал саад бэрхшээл ирэхэд хайртай хүний тэрвэрч авах шиг л хүлээж авдаг. Энэ бол миний амьдралын жанжин шугам. Хичнээн хэцүү байсан ч өөрийн жанжин шугамаа яс мөрд. Мэдээж нийгэмдэр гарахад дургуй хүндээ толгой бүхийж хэлмээрг байгаа зүйлээ хүчээр хэлэх шаардлага зөндөө толгордог. Чи шудраг байвал шудраг байх тусам энэ ертөнцийн парадокс чамайг өвдөх болно. Чамайг хатгах болно. Чамайг өвчлөх болно. Чамайг зовоох болно. Нийгэм гэдэг шудраг болон шудраг бусын зөрчлөөн дээр тогтдог хэлжийг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ балан нийгэмд өөрийгөө алдалгүй амьдрахын тулд чамаас маш их хэмжээний сэтгэлд хийхээ шаардлагач чамайг өөрийн гэсэн замаа олоосоо гэж би чинь сэтгэлээсээ хүсэж байна. Ингээд Окамото Тарогийн хувь тавилан дунд хуруу номын хураангуй өндөрлөж байна. Өнөөдөр ярьсан сэдвийг, асуудлуудыг та өөрөөсөө асуугаад үзээрэй гэж хүсмээр байна. Амьдрал гэдэг хатууч нөгөө талдаа бол үнэхээр их гайхамшиг. Энэ дэлхий дээр хүн болж төрнө гэдэг бол бүр ч илүү их гайхамшиг. Тийм ховорхон тохиох энхэн гайхалтай амьдралыг бүрэн бүтэн амьдрсан шиг амьдрахын тулд уг ном бол маш их тус болдог. Би ч гэсэн хичээж байгаа болохоор таныг ч бас хичээгээрэй гэж хүсье.
Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Баяртай.